За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар гаж урсгалд орсон байж болзошгүй жүжигчин залуусын талаар би та бүхэндээ ярьж өгөх болно. За саяхан буюу одоо Netflix дээр Dancing with the Devil гээд чөтгөртөө бүжиглсэн гээд 3 ангитай баримтат кино бол тавигдсан байгаа. За энэ хүү баримтат киног нь бол би үзсэн. Нэмээд YouTube дээр тухайн одоо бүжигчдийн ар гэрийнх нь бас нэлээд олон ярилцлага өгсөн байсан. Үнийг нь үзсэн. За ингээ бүгдийг нэгтгээд би та бүхэнд одоо ярьж өгөхөд бэлэн болсон байна. За ингээ хэдүүлээ дугаарт орцгоё. Миранда Вилкинг, Мелани Вилкинг гэд хоёр эгчдүү хоёр. За Миранда болохоор 1997 онд төрсэн. Мелани 1999 онд төрсэн. Хоёулаа бол Америкийн нэгдсэн улсын Мичиганд бол хүүхэд нас өсвөр насаа бол өнгөрөөсөн байгаа. Тэгээ эгч нь болохоор бага наснаасаа бүжиглсэн учраас тэгээ бүжигчдийн одоо байдаг газар руу явъя гэж бодоод Лос Анжелес хот руу бол ерөнхийдөө нүүсэн юм бэлээ. TikTok гэдэг юм платформ дээр бүжиглээд за ингээд юм контент бүтээдэг юм эгчтэй хоёр байсан байгаа. За тухайн эгчтэй хоёр маань бол ер нь ковидын үеэр 2020 оноос эхлээд тухайн энэ платформ дээр бол бүжгийн контентууд хийж нэлээд одоо олон ч дагагчтай болоод олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг одоо хүлээгээд ингээд явчихсан ба. Тэр хоёрт бас нэгэн өөр одоо бүжигчин залуугаас бол санал ирсэн маа. Джеймс Дерк гэж залуу байгаа. Адилхан одоо TikTok гэдэг платформ дээр бүжгийн контент хийдэг, Instagram дээр бас маш олон дагагчтай юм залуу байсан. Бүжигчин залуучуудын донд бол байр суурь олцсон юм залуу байсан. За тухайн залуу ирээд хамтдаа ингээд бүжиглээд контент бүтээе гэж хэлэхэд нь бол эгчдүү хоёр бол хүлээн зөвшөөрөөд тэр гурлаа хамтдаа бүжиглдэг юм контент бас TikTok гэдэг платформ дээр хийж эхэлсэн баа. Энэ залуу болохоор тухайн эгчдүү хоёрын Миранда гэдэг 2 насаар эгч одоо эгчт нь ерөнхийдөө дагдаад өдрөө ажилтдаг байснаа ерөнхийдөө хосууд болж эхэлсэн ба. Джеймс гэдэг залуу Миранда болон Мелани хоёрыг нэг оройн хоолнд одоо урьсан байгаа. За тухайн оройн хоол нь болохоор Джеймс гэдэг залуугийн найзынх нь одоо аавын гэрт нь ингээ оройн хоол ингээ бид нар хамтдаа одоо энэ бүжигчин залуучуудаараа ингээ идтгээ. Тэгээд та хоёр ингээ ирээрээ гэд та хоёрыг бас ингээ урьж гинэ гэдгсэн байгаа. Эгчтэй хоёр бол мэдээж дуртай явцсан. Тухайн одоо байшны одоо эзэн нь хэм бол Роберт Шин гэд Солонгос гаралтай одоо Америк улсын иргэн юм хүн байсан. Тухайн хүн бол мэрэгжлийн хувьд хэм бол сүмийн пастор Кристи номлол ерөнхийдөө айлтдаг ийм хүн байсан ба. За ингээд залуучууд ерөнхийдөө гэрт нь очсон. Тэнд бол тэр гураас гадна олон бүжигчин залуучууд тухайн одоо энэ Роберт Шиний хүүн бас бүжигчин хоёр удаа ерөнхийдөө Мелани бол тухайн энэ оройн зогонд нь очсон ба. Тэр Роберт гэд хүний ярьж байгаа, асууж байгаа, тэр одоо номлолоо айлдж байгаа ч гэдэм үү тэр нь маш юм сонин гаж чим шиг тэгж санагдаж эхэлсэн байгаа юм л та. Мирандагийн хувьд бол юугийн нөгөө найз залуу буюу нөгөө Джеймс нь хүрээлэл дунд нэлээд удаан байцсан учраас Мирандагийн хувьд бол найз залгуугаа дагаад тухайн одоо энэ групптэй ингэж оройн хоол хамтдаа яддаг номлол одоо сонсдог энэ групптэй бол ингэж байхыг хүсээд Меланигийн хувьд болохоор ачирхалтай байна, сонирн байна. Би бол ахиж энэ одоо оройн зогонд ингэ ирэхгүй. Игчтэй бас хандаж хэлсэн байгаа юм л та. Энэ одоо групп энэ хүмүүсээс ингээд холдоо наадах бурхны нэрийг бариад нэм сонин хачин зүйл яриад байна. Тийм болохоор наа чи гаж урсгал байж магадгүй. Чиний одоо тарих толгойч нь угаажж магадгүй чи ингээд эндээс хурдан ингээд гарах хэрэгтэй гэж ерөнхийдөө дүү нь болохоор хэлсэн байгаа. Эгч нь болохоор тухайн дүүгийнхаа үгийг бол ерөөсөө тоогоогүй найз залуугаа дагаад тухайн группт бол үлдэхээр шийдсэн байгаа. Мелани яагаад тухайн Роберт Шин гэдэг хүнийг гаж урсгалд ингээд оруулах гээд байна гэдгийг хардаж сэрдэж эхэлсэн бэ гэхээр тухайн одоо оройн цагт очсон чинь Роберт гэдэг хүн асуусан байгаа байхгүй нүгэлтэн үү гэдгсэн чинь Мелани бүр үнэхээр гайхаад юу яриад байгаа юм бэ гэдэг. Би бол ингээ баг нүгэлтэн тэгээд чи миний одоо номлол айл дүрийг сонсоод надтай ойрхон байх юм бол би чиний нүглийг цайруулж өгч чаднаа. Би бол баг бурхантай ингэж харьцдаг бурхны одоо баруун гар юм юу гэх юм те тэгж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ Меланигийн хувьд болохоор юу яриад байгаа юм бэ те? Ер нь шууд ингээ ойлгосон ба. За энэ бол ер нь болохгүй зүйл ээ. Тэгээ энэ хүнтэй бол ерөөсөө ойртооч хэрэггүй юм байна гэж бодонгуудаа эгчтэй одоо ингээ хэлсэн боловч эгч нь бол харамсалтай дүүгийнхаа үгийг бол сонсоогүй. Джеймс Дерк буюу одоо Мирандагийн найз залуугийн хувьд болохоор шүтлэг бишрэлтэй ийм залуу байсан юм л та. Тэгээд Робертийн сүмд нь бол аль хэзээний ингээд гишүүнээр илсэн найз охиноо бол бас адилхан одоо тухайн сүмд ингээд гишүүнээр илсээ гэж ингээд уриалсан байна. Ингээд тухайн үед бол Роберт Шинийн гэрт нь бол маш олон бүжигчин залуучууд бүр үнэхээр маш олон дагагчтай бүжигчдийнхаа дунд байр сууриа олцсон энэ залуучууд тэдний гэрт нь ингээд оройн цаг хамтдаа зоогддог, бурхны талаар ярилцдаг. Маш дотн ер нь бол болж эхэлсэн байгаа.
Роберт Шин гэдэг хүн болохоор 1994 онд Шикина гэдэг нэртэй сүм ер нь бол байгуулсан байна л да Америкийн нэгдсэн улсад. За энэ хүү сүмд нь бол тухайн үед ихэнхдээ солонгос хүмүүс бол явдаг байсан. Тухайн энэ бүжигчэндээ энэ TikTok-оор одоо гарч ирсэн энэ бүжигчин залуусыг одоо хараад мөнгө олох боломж гэж харсан юм уу яасан. 7M гэдэг нэртэй агентлаг байгуулсан байгаа. Хаана л одоо мундаг олон дагагчтай бүжигчин залуучууд байна бүгдийг цуглуулад тэгээд тэр залуучуудын одоо инстаграмыг харах юм бол дээрээ одоо инстаграмынхаа профайл дээрээ 7M-ийн харилцаад одоо байдаг бүжигчд хэрвээ хамтарч ажиллахаар бол манай агентлагт хандаарай гэсэн байдалтай. Одоо энгийнүүдээр харах юм бол нэлээд мэрэгжлийн юм шиг харагдаж байгаа байхгүй юу? 7M-д харилцагддаг бүжигчин залуучууд бүгдээрээ мундагч гэдэг юм уу те. Тэгээ тухайн бүжигчин залуучуудад болохоор та нар одоо манай энэ компани гээд гэрээтэй ажиллаад гар үсгээ зураад тэгээ бүжгийнхаа одоо контентыг хий. Би та нарт одоо байрлах байр хамгийн одоо орчин үеийн лаг гэсэн тэр камер бүх зүйлийг ингээд та нарт хангаж өгнө. Бичлэгүүдийг чинь маш өндөр одоо чанартай ингэж хийж өгнө. Тэгээ та нарт бас спонсор би ингээ олж өгнө. Тухайн одоо бүжигчин залуучууд болохоор шашин шүтлгээрээ дамжуулаад ингээд туртаа зүйлээ хийж байгаадаа бол маш их баярлаж хүлээж авсан байгаа юм л да. Үйл ажиллагаагаа явуулахаар ерөнхийдөө ингэж гэрээтэйгээр ажиллаж эхэлсэн байгаа. Гисэн хэдиж сүм нэртэй байж иж бизнес эрхлээд явж байгаа нь нэгдүгээр сонирхолтой байгаа. Тэгээд нэмээд гэх юм бол бүжигчин залуучуудад юу гэж хэлсэн бэ гэхээр die for the family гэдэг гинэ тэр нь болохоор гэр бүлийнхаа төлөө ингээд үх гэсэн утгатай юм уу? Гэр бүл хайртай хүмүүс, найз нөхөдтэй хамаатан садангасаа холбоо сүлбэгээ шууд таслаад бурханд зориулна гэх юм уу? Ер нь бол тэгж тэдний ингээд толгойг ерөнхийдөө угаасан байгаа. Тэ олсон цалингаа болохоор 10% нь сүмдээ 10% нь Роберт гэд хүнд тэгээд 10% нь бас байшинд амьдарч байгаа энэ тэрийг л одоо ингэж бас өгдөг байсан байхгүй. Ер нь бол баг олсон мөнгөнийхөө 50%-ийг энэ Роберт Шин гэдэг хүнд баг өгдөг байсан баа. Тэгээд энэ Роберт Шин гэдэг хүн болохоор энэ бүх энэ бүжигчин залуучуудын банк аккаунт те банкныхын данс бүх зүйлийг ерөнхийдөө хяндаг. Ямар нэгэн зүйл худалдаж авахар бол заавалчгүй менежментийнхаа хүмүүсээс асуудаг ч гэдэг юм уу. Ерөөсөө бүр нэг юм өөрийн гэсэндээ архихгүй юм шиг болсон байгаа байхгүй. Тэгээд энийгээ болохоор зөв зүйл гэж бодож исэн. Хинэн ч одоо энэ нь ямар нэгэн бид нар гаж урсгалд орчлоо ч юм уу. Энэ болохгүй зүйл юм байна ч гэдэг юм уу. Хинэн ч ерөөсөө ингээд олж хараагүй байхгүй. Бүгдээрээ л нөгөө бүжигчин болно. Бүжгээрээ одоо тэгээ санхүүгээ зохицуулна гэж айгүй том мөрөөдөлтөй явж байхад нь үүнийг нь ашиглаад тухайн энэ Роберт гээд хүн болон түүний одоо гэр бүлийн хүмүүс нь энэ бизнес маягаар залуучуудын толгойг угаасан байгаа. Яагаад хүүхдүүд нь ингээд генеттэй эцэг эхээсээ холбоо тасраад харилцаа холбоогоо багасгаад эхэлсэн бэ гэд ингээд нөгөө ээж аав нар нь санаанд зовж эхлээд ялангуяа одоо энэ Миранда гэдэг энэ бүсгүйгийн дүүн болон тэгээ Мелани болон түүний одоо ээж аав санаанд зовоод ингээ охинтойгоо холбогдох гэхээр ерөөсө холбоо барихгүй уцруу залхаар уцаа авахгүй мессеж бичгээр хариу бичихгүй тэгээ бүр ингээд хаана амьдарч байгаа, юу хийж байгааг нь ерөөсөө мэдэхгүй байнга л ингээл одоо сошиал медиа, Instagram, TikTok дээр өдөр олон шахуу ингээл видео контент хийдэг, тэрийгэ постлдог мөртлөөсөө гэрээхэндээ бүр ямар ч холбоо байхгүй. Тэгээ эцэг их нь бүр аргаа бараад тухайн одоо контент хийж байгаа газрынх нь арт талд нь одоо яг юу харагдаж байна, ер нь хаана байж болохоор байна гэдгийг ингэж хайсан байгаа байхгүй. Тэгээ хайж явж байгаад ерөнхийдөө за ойролцоогоор энэ газар юм байна гэж бодоод эцэг их нь бол тухайн газар ингээд очсон байгаа. Тэр байшин нь болохоор Роберт Шиний өөрийнх нь хувийнх нь байшин. Тэгээд тухайн энэ бүжигчин залуучууд бүгд тэр байшинд хамтдаа амьдрна. Тэгээд зөвхөн бие биентэйгээ л одоо хамтарч бүжгийн одоо контент хийх ч юм уу те зөвхөн бие биентэйгээ л хамтарч ажиллана. Мөн энэ 7M гэд энэ компаниас нь олж өгсөн спонсоруудтай л ажиллана. Ингээ эцэг их нь очлоод тэр тухайн байшинд хүн байгаа мөртлөө одоо хаалгаа тайлдаггүй, хариу хэлдэггүй ч юм ерөөсөө ийм байдалтай байсан баа. За эцэс үлд нь болохоор Мелани болон эцэг их нь бол хамтдаа ингээд гуруулаа сууж агаад их чин охин нь те видео бичлэг хийгээд тухайн үед яг юу болсон Миранда гэдэг нь яагаад ингээд гэрээхэнтэйгээ гинт холбоогоо таслах болсон гэд бүх зүйлийг ерөөхдөө анхнаас нь ахуулаад ярьж эхэлсэн байгаа. Үзэгчдээсээ, фэнүүдээсээ, Мирандигийн одоо таньдаг хүмүүсээс нь туслалцаа бол хүссэн байгаа. Биднэрт одоо ингээд туслаач ээ, үнэхээр аргаа бараад байна. Цагдаад ингээд мэдгэтгэхэр болохгүй байна. Нас биед хүрсэн хүмүүс гэдэг утгаараа дээрэс нь Роберт Шиний 7M гээд агентлагийг яг хаж урсгал гэж бас судлах тийм баримт байхгүй учраас бид нэр яахаа мэдэхгүй байна гэд
ер нь бол олон нийтэд ингэж зарлаж эхэлсэн байна. Тэгээ бүр хачирхалтай Миранда гэдэг энэ нэмэгтэй бол эцэг ихтэй ч хэлээгүй найз залуутайгаа ерөөхдөө гэрэлсэн байгаа хгүй. Тэгээ эцэг их нь болохоор ингээд сошиал медиа, Instagram, TikTok-оос нь тэр хоёрыг одоо гэрэлснийг нь мэдсэн байгаа. Эцэг ихийг ерөөсө хуримдаач хүрээгүй, хурмаа хийнэ гэдгээ ч хэлээгүй, гів гинтгийн л байжснаа өөрийнхөө овгийг нөхрийнхөө овгоор ингээд нэрлэлсэн. Ингээ эцэг их нь бүр маш их гайхсан. Охинуугаа ингээл яриад очиод ирсэн чинь нөгөө Роберт Шин гэдэг хүн чинь өөрийнхөө аргыг ерөөхдөө өөрчилж эхэлсэн байгаа хгүй. Та нар одоо ингээд баг ээж автагаа гэрийнхэнтэйгээ хамаатан сад найз нөхдөөгөө уулзахгүй бишээ харин уулзаа. Гэхдээ холбоогоо багаар айжмаар мэдэгдэхгүйгээр одоо таслаа гэж хүртэл хэлсэн байгаа хгүй. Тэгээ Роберт гэдэг хүн болохоор тухайн бүжигчдийг ямар аян дээр бүжиглэх, ямар хувц өмсөх ер нь бүгдийг ингээд зааварчилгаа өгдөг. Тэгэл ер нь бол нэг юм дарамтанд те өөрийнхоороо биш хин нэгний одоо захиргаанд ингэж байгааг нь бол гэрийнх нь найз нөхд нь ер нь анхаарч эхэлсэн байгаа хгүй. Энэ Kelly гээд одоо бид хайдтай бас дэлгэцэн дээр харуулна. Энэ нэмэгтэй бол there's something called 10-10-10 that our mentors wanted us to participate in, which was 10% of your income going to man of God, 10% going to tithes, and 10% going to offering. And so what is man of God? That's the pastor of the church. Okay, so directly 10 going to Robert. 10%. Okay. Yeah. So when you look at that, that's already 30%, 10-10-10. 30% of your income gone. Then when you look at management fees, and some people are giving more than others. Бас л одоо найз залууны 7M гээд агентлагт ерөнхийд хамрагдаад тэгээ тухайн Роберт Шин гээд хүний сүмд нь бол явж эхлээд дараа нь бол найз охин Келлигээ энэ тухайн сүмд бол хэлсүүлээд бас энэ агентлагт бол хамруулж эхэлсэн байлээ. Гаж урсгал шүү гэд ингээд яриад Миланыгийн гэр бүл нь ингэж яриад эхлэнгүүт ухаарад гинт ойлгоод тухайн агентлагаас бол гарсан юм хтэй байхгүй. Найз залуу нь бас гарсан юм байлээ. Гэхдээ тэр хоёр бол хоёулаа цаашдаа бол хосууд байха болсон. Гэхдээ тухайн үед яг юу болдог гэсэн бүгдийг нь ярьсан. Тэгээд түүний хэлж байгаагаар болохоор эхлээд бол маш гоё те оройн хоол ингээл хамт иддэг, бурхны талаар ярилцдаг, хамтдаа залбирдаг, нэг хүсэл мөрөөдөлтэй залуучуудтайгаа ингээд хамт байх бол үнэхээр гоё байсан. Тэгээ залуухан залуучууд байгаа хгүй. Ихэнх нь нэг юм 20, 23, 4, 25 тай тий дандаа юм залуухан залуучууд байгаа хгүй. Явандаа яагаад чи ингээд бидний одоо олж байгаа мөнгийг Роберт гэдэг хүн бол ингээд авдаг байсныг нь ойлгосон. Тэгээ дээрэс нь толгойгүй хүмүүс юм шиг ингэж байдаг байсан. Бүх зүйл ингээд зааварчилгааны дагуу ингэж явагддаг тий. Өмнө нь болохоор эдгээр ч яг хүссэн дуун дээр хүссэн бүжгээ хийдэг юм залуучууд байсан чи гинт ингээл нэг юм боксонд орцсон юм шиг тий нэг юм хайрцагт орцсон юм шиг тийм мэдрэмж авсан. Тэгээ дээрэс нь тэр бүжигчин л орно ч гэдэг юм уу ингээл агиух ингэж ялгаж харьцдаг ч гэдэг юм уу агиух тиймэрхүү бас зүйлүүд болдог байсан гэдгээ бас дурдчихсан. Ер нь бол 2021 оноос хойш энэ зүйл бол ингээ яригдаал яваад байсан юм байна. Одоо бас энэ сүмд нь явдаг байсан нэг солонгос эмэгтэй бол гарч ирсэн байгаа. Тэгээ тухайн солонгос эмэгтэй бол бүр хүүхэд байгаасаа Роберт Шин гэдэг хүний бол сүмд явж эхэлсэн. Энэ эмэгтэй болохоор эмэгтэй дүү ээжтэйгээ солонгос улсаас Америк нэгдсэн улсад цагаачилж ирсэн ийм гэр бүлээс гаралтай эмэгтэй байсан байгаа. Одоо би та хэдтэй энэ эмэгтэйгээ одоо Netflix дээр тавигдсан байгаа. Баримтат киноных нь хэсгээс үзүүлье. I want Robert to never be able to do this ever again. Whatever you sow, you're going to reap. That's what he teaches, right? Ээж нь ингээд архичин байсан учраас хүүхдүүдэд анхаарал тавьдаггүй. Солонгосоор ярьдаг, солонгос хүмүүстэйгээ байж болох газар нь энэ сүм байсан учраас ерөнхийдөө ингээд энэ сүмд ингэж явдаг. Энэ Роберт гэдэг хүн тухайн одоо хоёр охиныг бол яг л нэм хүүхдүүд шиг хүлээж аваад тэг гэртээ байлгаал ингэж явж яснаа сүүлдээ бүр ингээд тухайн одоо охтуудаар өөрийнхөө биед ингэж массаж хийлгдэг байсан байхгүй. Тэг ингээд массаж хийлгэхдээ та нар баг ингээд надад массаж хийж гин гэдэг нь бурханд ойртож гин гэсэн үг гэсэн утгатай юм яриад. Энэ солонгос эгч дүүгийн хувьд болохоор эмэгтэй дүү нь 11 жилийн дараа бол энэ сүмээс бол явсан юм билээ. Ерөнхийдөө эрэгтэй найзынхаа ачаар
цугцсан байлээ. Эгчтэй хандаад хамтдаа явъя гэсэн чинь эгч нь бол үлдэхээр шийдээд энэ сүмд буюу Роберт шиний дор бол 23 жил амьдарсан. Тэгээд Роберт шинийд одоо сүмд нь ажилдаг ийм эмэгтэй байсан байгаа. Тэгээд ер нь бол Роберт шин хүнд бол бэлгийн хүчээр хийлэл үйлддэг байсан. Уртаа үедээ ингээд өрөөнд нь орж ирэл тэ. Одоо хүслээ хангачаал явдаг. Эхнэр нь айгүйх одоо энэ эмэгтэйд гар хүрдэг, зоддог. Энэ хоёр солонгос эмэгтэйгийн одоо эмэгтэй дүү нь болохоор Меланигийн гэр бүлийнхэн ярьж байгаа зүйлийг нь олж үзээд сонсоод Шикани гэдэг энэ сүмийн талаар ярьж гин, Роберт шиний талаар ярьж гин гэдгийг мэдэнгүүтээ манай эгчэд юу болж байгаа бол сүмийн гишүүдэд нь юу яг юу тохиолдож байгаа бол гэд эгч рүүгээ залгаад холбогдох гэж бол нэлээд оролдож үзээд тэг ер нь бол эгчтэйгээ холбогдоод ийм зүйл яригадаад байна гэд ингэх үед нь бол эгч нь Робертийн гэр бүлийнхэнд нэлээд одоо хүчирхийлэл дунд амьдардаг юм байсан байгаа юм л да. Тэгээд ер нь бол тухайн сүмээс бол гарахаар шийдээд бас цугцсан байгаа. Энэ эгч дүү хоёрын ярьж байгаа нь бас ингээд бүр шар ус босгомоор заяа. Яасан гэхээр тухайн эгч дүү хоёрын гэтээ дүүгийнх нь биен дээр нь ингээд жоох юм туурсан юм байна л та. Тэгсэн чинь тэд нар ингээд бүгдээрээ нийлээд одоо сүмийнхаа залуучуудаараа хүүхдүүдээрээ хамтдаа далай руу явсан байгаа. Тэнгуудаа нөгөө эмэгтэй дүүгийнх нь гарч исэн хэсэг мэсгийг ингээд шавшаал те залбирч малбраал ном зум уншаал тэгснээ шууд тэр эмэгтэйг далайн ус руу шууд оруулсан байгаа хгүй. Тэгээд хэд хоногийн дараа ер нь бол тэр нөгөө гарсан яар шарах нь бол харилсан байлээ. Тэгсэн чинь нөгөөдөх дээр нь дөрөөлөл харж гинүү та нар би бурхны хүү, би бол эмч, би бол өвчнийг юм одоо ингэж эдгэх чадвартай. Та нар бурханд итгээд надад итгээд бид нарыг ингэж шүтээд явж явах юм бол заавалчгүй эмч, домч гэхгүйгээр өвчин совлонгоосоо ингэж ангижрах боломжтой эднэр гэл ингэ ярьсан байгаа хгүй. Жихийнх нь ингээл хүүхдүүд, залуучууд байсан учраас тэгээ 1990-ад оны үед гэхээр чинь одоогийнх шиг бүх зүйл юм нээлттэй хаанаас ч бол хаанаас одоо ороод унших боломжтой юм байгаагүй учраас түүнийг одоо шүтээд ярьсан зүйлүүдэд нь итгээд ингээд явж исэн байгаа. Би энэ хэргийг ингээд судлаад явж байхдаа надад бас ингээ амар хачирхалтай санагдсан зүйл нь та нар бас юу гэж бодож байна? Энэ солонгос эгчдүү хоёр байсан. Бас ингээд эмэгтэй дүүн гаж урсгал байна гэдгийг юу анзаараад цугцсан. Миранда, Мелани гэд хоёр бүжигчин эгчдүү хоёрын эмэгтэй дүүн бас ер нь ийм зүйлд бол би орохгүй гэд явсан. Тэгээд дандаа эгчнэр нь ер нь бол үлдчихэж байгаа зү. Тэгэхээр энэ Роберт гэдэг хүн эсвэл нөгөө эгч те дүүтэй байна гэдэг чинь амар гоё штэ. Ингээл нөгөө дүүгээ амар хайрлаа ингэдэг. Тэгэхээр тэрэн дээр нь тоглолт хийх юм болов уу гэж би баг бодсон. Зүгээр энэ хоёр хүний тохиолдол дээр ярих юм бол магадгүй өөр бас одоо тэр Келлигээд одоо бүжигчин охины хэлж байгаагаар болохоор ингэж байгаа байхгүй. Бид нар ингээд байнга шахуу хамтдаа амьдардаг байсан мөртлөө хинэн ч одоо хинийхээ тэр хувийн амьдралыг Роберттой хувьчилж уулзсан тэр зүйлийг нь бид нэр мэддэггүй байсан гэсэн зүйл бол ярьсан байгаа. Энэ хэрэг бол одоохондоо шийдэгдээгүй. Ингээд олон нийтийн анхаарлын төвд бол явж байгаа. Саяхан одоо Netflix-ийн баримтат кино нь бол цацагдсан. Хүмүүс бол маш ихээр одоо үзэж байгаа. Олон ч хүмүүсийн талаар одоо ярьж байгаа. Та хэдийгээ би бас мэдэх ёстой нэг сэдвийн нэг юм болов гэж бодсон учраас энэ дугаарыг бол бэлтгэсэн байгаа. Ер нь бол энэ гаж урсгал бол нэлээд орчин үеийн юм болов гэж хүмүүс хараад байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр одоо энэ бүжигчин залуучуудын хувьд бол хаанаас мэдээлэл олж болохоор ийм цахим хуудсанд амар идэвхтэй байдаг ийм залуучуудын толгой тархийг нь эргүүлээд өөрийнхөө одоо тэг хүслээр ингээд ажилуулад ингээд явж гин гэхээр эвгүй гаж урсгалууд чинь өөрсдийнхөө арга зайлыг ер нь өөрчилж ингэж янз бүрээр бас хэрэглээд бидний дунд ингээ оршоод явж байгааг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр байнгын удаа ингээ мэдээлэлтэй ийм байх шаардлагатай ер нь ийм нийгэмд амьдраад байгаа мó гэж баг бодсон. Ямар ч тач энэ хэрэг бол ингээд 2025 оноос эхлээд шүүх хурлаар ингээд баг шийдэгдээд ингээд явагдана гэсэн зүйл бас ярьж байгаа юм билэ. Энэ солонгос эгчдүү хоёр бол Роберт Шин эсрэг мэдүүлэг өгсөн. Мөн Келли гэдэг энэ эмэгтэй бүжигчин эмэгтэй мөн тухайн одоо энэ агентлаг сүмээс гарсан бүжигчин залуучууд бас дуу хоолойгоо өргөж байгаа. Дээрээс нь Роберт Шин эсрэг бол мэдүүлэг өгч эхэлсэн. Мөн Мелани болон Меланигийн гэр бүлийнхэн нь бас Роберт Шин эсрэг мэдүүлгүүд өгч эхэлсэн. Зарим бүжигчдийн эцэг эхчүүд нь бас ингээд хамтраад ингээд бас ажиллаж байгаа юм билэ. Тэгэхээр дараа жил гэхэд бас нэг нааштай хариу сонсох болов гэсэн хүлээлттэй байгаа юм билэ. Тэгээд Америк нэгдсэн улс энэ гаж урсгалынхаа эсрэг яаж арга хэмжээ авдгийг бас бид нэр харах байхаа. Баримтат киног нь болохоор хитрхийн нэгтлийг баримтлсан байна. Ягаад тэгээд энэ Миранда, Джеймс гэдэг энэ залуучуудыг оруулаагүй юм бэ гэсэн зүйл бол шүүмжилж сууж исэн. Ер нь бол энэ баримтат киног хийхдээ
Роберт Шин, Миранда, Джеймс бүгдээрэнд нь л ер нь ийм баримтат кино хийх чааш шүү. Та нар өөрсдөө оролцох уу? Өөрсдийнхөө үннийг хэлэх үү гэж бол хэлсэн бэлээ. Тэгэхээр тэр хүмүүс бол өөрсдөө ямар ч мэдэгдэл өгөөгүй. Тэгэхээр нэг талыг баримтлсан гэж яг ярих нь зөв үү буруу юу гэдэг дээр бас асуудал болоод явж байгаа юм бэлээ. Роберт Шины хувьд бол одоо хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа. Харин 7M гэд менежментийн зүгээс бол нэг мэдэгдэл гаргасан гэж ярьж исэн. Та бүхэн манаас энэ юу гэж бодсноо комент хэсэгтээ бичээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай баярлалаа.